гомдол гаргах хэлбэр. Өргөдөл гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болох бөгөөд байгууллага бүр цахим хаягтай байна. Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрлөх хэлээрээ өргөдөл гомдол гаргаж болно. Иргэд радио телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгаалan ажилласан утсаар дамжуулан өргөдөл гомдол гаргаж болно. Өргөдөл гомдолд тавигдах шаардлага. Бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргасан өргөдөл гомдолд овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж гарын үсгээ зурна. Хүндэтгэл үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлөлөн зурж болно. Өргөдөл гомдлыг иргэд бичгээр эсвэл цахим хэлбэрээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсгийг зурах буюу эсвэл тэдгээрийн төлөөлөгч гарын үсгийг зурж төлөөлөх бүрийн эрхээ нотлох баримтчийг авсаргана. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хариу өгөх. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэлх хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаавна. Хувь хүний нууцын тухай хууль. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтлана. 5.1.1 Хүний эрх, эрхчлөлөг зөрчихгүй байх. 5.1.2 Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх. 5.1.3 Ялгарлан гадуурхахгүй байх. 5.1.4 Мэдээллийг хуульд заасан үндслээр эсвэл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах. 5.1.5 Мэдээллийн аюулгүй байдлыг хангах. 5.1.6 Мэдээллийн үнэн зөв бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх. Дараах зүйлсийг хориглоно. Хууль Монгол улсын олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд эсвэл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд мэдээллийг гадаад улс дахь хүн хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулан өгөхийг хориглоно. Мэдээллийн эзнээс хуульд заасан үндслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно. Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх хэрэгчлөлөг зөрчихийг хориглоно. Мэдээллийг энэ хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмтэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хууль эсвэл хөтөлбөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.